За сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр Улсын их хурлын 26 дугаар тарих Баянгол дүүрэгт нэр дэвшигч Дэмжгийн Болоргоотой та бүхнийг дахин уулзуулж байна. Та бүхэн бол одоо ичнээ таньдаг болсон, мэддэг болсон бүх ном судруудыг уншсан хүмүүс одоо мэддэг болсон байхаа. За тэгэхээр хэдүүлээ ийм байгаа болорхаа. Манай энэ боловч цэгийн под дэмжигчдийн групп болон гадуур хүмүүстэй уулзаад явж байхад танаас нэг асууя сонирхё гэсэн нэг тийм энгийн асуултууд байна л да. Тэгээд тэрнээс та нэг энгийн байдлаар эхлэх гэвэл танаас нэг маш энгийн асуулт асууя гэж бодож байна. За таныг чи ингээд аюу тийм авьяастай гэж ярих юм тийм ээ. Одоо гитар тоглох гэх юм тийм заасанд явдаг гэж одоо жаз үзэн сонирхдаг ч юм одоо чөлөөт цагаар маш их юм хийх юм ганцхан ном уншаад байхаас гадна одоо энэ талаараа та нэг бас нэг яриул юм яах вэ гэж хүмүүс их сонирхоод байна шүү. Би бол мэдээж одоо чи юм сонирхдаг төгөлдөр хөрөөлөд тоглодог. Гитар цуглуулдаг тоглодог. Ер нь бол одоо олон асуудыг сонирхдаг л да. Одоо явдаг одоо нэгдэхтэйгээ мэдээж явуулгүй яах тийм үү? Тэгээд хамгийн гол нь бол энэ бол арай бидний одоо өнөөгийн тулгарчаад байгаа улс орны өмнө тулгарчаад байгаа ард түмний амьдрал өдөр болгон бол ингээд үүсээд байгаа энэ асуудалтай бол одоо нэг холбогдохгүй да. Тийм учраас хувь хүний асуудал гэхээс одоо яг улс орны асуудлуудыг яриад яасан юм. Тэр ч болж байна. За ер нь бол юм чинь бид нар одоо хамгийн гол төлөв одоо гол асуудалд анхаарал төвлөрүүлээд энийг бол шийдчихдэг бол одоо бусад асуудлуудыг дараа ярих тийм боломж гарна гэж бодож байна. За тэгвэл өөр юм түүний асуудлуудаас нэг ийм асуулт ирсэн байна л да. За бүх мал хаан банкны барьцаанд орсон байгаа гэдэг нэг юм одоо энэ жижиг сажиг юм яг тийм яриад яваад байна л да. Бодтой бидний бодтой бай. Энэ бол бодтой. Өнөөдөр бол хаан банк гэдэг нь бол Питер Мерло гэдэг нэрийн одоо ингээд одоо өдөртөг компани шүү дээ. Хаан банк гэдэг нь аж ахуйн нэгж. Гэвч бол одоо чинь 90 оны нөгөө төрийн иргэлийн дараа ингээд олон гадны эзэнтэй ийм банкуд өшөө манад байсан бол үндэсний банкуудыг гадных нь цөөхөн бол энэ доллараар хөдөлж яваад ингээс эзэн суудсан. Манай иргэдэд бол ингээд мөнгө үлдэх болсон. Ер нь бол энэтэй зэрэгцээ нөгөө 92 онд бол манай улс үндэстнийг мөнгөний одоо чинь тийм бодлохгүй болгосон учраас мөнгөний бодлогыг байхгүй болгосон гэдэг нь тусгаарлалт бавшаа устсан гэсэн үг байхгүй юу? Тийм болгочоод эдний дараа нь бол орж ирэх манай ялангуяа одоо нэг хаан банкны болгоцоо зэрэг хөдөө орон нутгийн малчдыг зээлэнд оруулаад бүх юмыг одоо үнэтэй болгоцсон. Ер нь одоо ингээд бидний бодит амьдралд одоо мөнгө юм гэж одоо байхгүй. Ялангуяа мөнгөний ашиглал хараагүй тийм юм гэж байхгүй болгосон мэдчихэж байгаа. Энд дэр чөлөөт гэдэг нэрийн дор бол зүгээр өөрийн иргэний бараад байгаа. Ер нь хүний амьдралын хэрэгцээг бид нэр зардаг болсон байхгүй. Энэ бол маш аюултай үзэгдэл. Энэ бол зөвхөн энэгээр бол зогсохгүй. Тийм учраас одоо өрөнд орсон малчид нөгөө малынхаа оронд бол нөгөө өрөнд орно гэж зээл авч байгаа гэсэн тийм үү? Зээл авч бол малыг нь одоо ингээд толгой маш олон тоогоор нь бол ингээд авсараад үндсэндээ манай Монголын одоо 70 гаруй сая малын ихэнх нь бол одоо өнөөдөр малчдын татар байгаа хэдий ч өмчлөлийн хувьд бол гадаадын банкнууд шийдчихэд байгаа. Тиймээс дахиад хэлэхэд бол бид гол асуудал дээр анхаарлаа хандуулаад гол асуудлаа шийдэх хэрэгтэй. Би хэлээд байгаа шүү дээ. Энэ 70 колончлыг үсгэрье. Энэ яг бол 70 колонч гэдэг үг бол маш энгийн байдлаар тайлбарлалт юм бол энэ чинь долларын колонч бид нар салах хэрэгтэй. Долларын колонч бол манай гэж мөнгөгүй болгох учраас улс орны нийгэмд одоо улс дотор бүх юм бол мөнгөөр одоо энэ одоогийн бол социализм төвшөнд мөнгөгүй юм хийх болцоо байх болсон учраас энэ бүхэн бол одоо ингээд тэрүүгээр дамжаад байна. Монголын орондод Америк доллар гэсэн ийм өнөөдрийн одоо Чингис хааны зургтай ийм мөнгө байгаас энэ чинь тусгаар улсад мөнгө нэмэх биш ээ. За тэр юу юм бэ болоохаа. Ерөнхийдөө хүмүүсийн явуулсан асуултууд ингээд харж байна л да. За залуус цалингаараа гадаад аялах боломж байдгаа тийм ээ одоо байр авах боломжгүй болсон гэхэд л одоо саяны ингээд таны яриулсан юм дотор багсагдаад байна шүү дээ. Угаасаа тэр залуу хүн бол одоо гэр бүл зохиогоо тэгээд ингээд байр орон сууц авах гэж. Энэ бол хүний хэрэгтэй биш. Энэ үндсэн хэрэгтэй, амьдралын хэрэгтэй. Гэвч энийг мөн зардаг болсон. 90 оноос өмнө чинь бол төлбөргүй өгдөг байсан шүү дээ. Байр орон сууцыг сайн гэсэн мэдээж бол одоо өнөөдөр шиг одоо ийм панельны энэ конструкцаар барьдгүйсэн тэр үед жоохон удаан барьдгүйсэн. Гэвч бол бэлэн болсон байрыг бол одоо ингээд тэргүүний ангилчин аягийг бол үнэхээр тэг дэмждэг байсан байхгүй. Жигийн хүмүүстэй бол амьд тэр дотор одоо секретийн янз бүрийн одоо давхрын хүмүүсүүд байсан. Гэхдээ бол гол асуудал болохоор ард иргэдэд бол юу ч гэсэн амьдралын одоо хэрэгцээ шаардлагын хэрэгсүүдээс төлбөр өгдөг гэсэн үг байхгүй. Гэвч энийг бол 90 оноос хойш бусдаад өнөө гадаад иргэн ертөөсөө мөнгө үлдэх. Ер нь бол бидний гараач юм түүхэн гараач. Би 500 жилийн түүхийг бас нэлээд одоо
хэмжээ судалсан гэж ярьсан шүү дээ. Эдгээр түүхийг харж ирсэн дандаа ийм юмнууд хийж ирсэн байдаг. Яг ингэж бол дэлхийн бусад орнуудыг одоо колоничлж, мөржиж боолчж одоо өнөөдөр бол манай иргэдийг одоо өөрийнх нь одоо ийм төмөр гинжид бол гинжилсэн байгаа шүү. Бүгдийг